Энэ өдрийн мэндийг үзэгч сонсогч та бүхэндээ хүргье. Мэдмээрэн бай нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарт Улаанбаатар Эрдэм их сургуулийн хуулийн багш Алтан Гэрэл ах маань мэдээж хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргье. За Алтан хөдөө болон үзэгчд сонсогчдын өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн хоёулын гэж ярих сэдв ямар сэдвийн хуулийн сэдвийн хүрээнд сонсогч үзэгчдтэй мэдмээр юм байна гэх мэдээллүүдийг хүргэх вэ. За тэгэхээр одоо эн чинь баг ордох ч болж байна уу те бит хоёрын дугаар чинь ер нь бол хорилууд өгч байгаа. Хорилууд өгч байгаа. За тэгэхээр өмнөх 10 хэдэн дугаар дээр бол ерөөс огт хөндөгдөөгүй нэг сэдв байгаа. Тэгэхээр энэ бол төрийн албан хаагч төрийн албан та холбоотой нэг юм сэдвийг би өнөөдөр сонгож авлаа. За энэ маань өөрөө харьцангуй их өргөн сэдв. Гэхдээ энэ дотроо төрийн албан хаагчийг ажлаас салах за чөлөөлөхтэй холбогдсон маргаан гэсэн ийм одоо сэдвийг би өнөөдрийн хувьд сонгож авлаа. Төрийн албан хаагч одоо бид нар ч гэсэн одоо та нар төрийн үйлчилгээний үйлчилгээний дижитал дотроо бас ингээд ангилалтай шүү дээ тий. Тэгэхээр ийм маргаа их гардаг баха. За юу гэж бодож байна одоо за ер нь бол би ингэж сонсч байсан. Нариганаар хэлэхэд бол энэ нэвтрүүлгийг танаа удирдлага үзэж байгаа шүү. Хамаагүй. Нэг ийм юм угаасаа нэг нийгэм даяараа л одоо бүр нээлттэй болчихлоо шүү дээ. Нэг дараг цэрэг солигдох эсвэл одоо шинэ удирдлага ирэх. За энэ бүхэн дээр нөгөө ингээл багаар нь сольдог, өөрсдөө хүмүүсийг авдаг. Тэгэл одоо дээрээсээ доошоо хүртэл ингээл бүгдийн жигэнчдэг айцтай болдог те. Түүнээс үүдсэн эсвэл одоо нэг хурган жижигхэн дарган ч юм уу ах дүү эсвэл одоо найз нөхдийнхөө одоо дүү мөг ч юм уу хүүхдийн трийг авдаг ч юм уу. Тэгээ нөгөө нэг мэрит зарчмаар гэдэг бас нэг юм сонсогдоод байдаг шүү дээ. Яг нөгөө нэг он жилийн дараа л ур чадвар тэр ажилласан байдлаараа албан тушаал дэвшдэг байтал нэг хүн орж ирэл нөгөө нэг хүний одоо насаараа баг ажилласан шахав хүний орон тоон дээр ирээл нөгөө хүн гинтийн байдлаар халагддаг ч гэдэг юм уу. Энэ бол одоо нийгэм даяараа ийм ойлголттой байдаг ийм сэдв шүү дээ бас тийм. За тэгэхээр бол манай Алтан хүү бол өөрөө төрийн үйлчилгээний албан тушаалтан учраас энэ тал дээр бол бас нэлээд хангалттай мэдлэгтэй байна. За дээр нь нөгөө талаас ийм мэдлэгтэй байгааг нэг шалтгааныг бол би яаж харж байна гэхээр энэ өөрөө манай нийгэмд хавтгай байгаа үзэгдэл байхгүй. Тийм учраас бид бүхэн маш олон сонсцсон байгаад байна шүү дээ. Тийм. Тэр утгаараа би өнөөдөр бол ягаад ч зүгээр бодож байгаад энэ сэдвийг ер нь сонгож аваад энэ тал дээр анхан шатны мэдэх ёстой зүйлүүдийг энэ хэлж өгье гэсэн нэг юм санаа. За тэгэхээр төрийн албан хаагч гэж одоо хий юм бэ гэдэг асуудал нэгдүгürt яа. Бусад одоо хөдөлмөр эрхлэгч нараас юугаараа ялгаатай. Жишээлбэл хувийн хвшлийнхнаасаа юугаар ялгаатай. Тэр тэнд чсэн хүмүүс хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Тэгвэл хоёулаа адилхан цалин авч байгаа юм бол яагаад нэгийн зүгээр одоо ажилтан гээд нэгийг яагаад ингээд төрийн албан хаагч гээд ингээд байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр гол ялгаа нь юу вэ гэхээр бол нэгдүгээр тул төрийн одоо чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Тодорхой чиг үүргүүдийг хэрэгжүүлж байгаа. За тэгээд юунаас улсын төсвөөс цалин авч байгаа. За ийм хэсэг нөхдүүд манул үндсэндээ төрийн албан хаагч гэж явж байна. Өөрөөр хэлбэл шууд төр хамааралтай болчихж байна л да. Ажил олгогч нь үндсэндээ төр байгаа тийм. Зүгээр хувийн компанид бол ажил олгогч нь бол одоо тэр компани захирлна шүү дээ. Тэгвэл энэ нөхцөлд бол үндсэндээ төр ажил олгогч болж гин нөгөө талаасаа төр цалин өсөйг олгож байна. За энэ утгаараа бол энэ бол ингээд төрийн албан хаагч гэж ингэж явдаг. За бид нар бол төрийн албан хаагч гээд яриад идэг боловч яг нөгөө хуулийн дээрээ бол энэ чинь бол англиар нь бол төрийн албан тушаалтан гэдэг байгаа. Тийм ээ. Тэгээд энэ чинь үндсэндээ нэг юм дөрвөн ангиллал байна. За төрийн улс төрийн алба гэж байна. Төрийн захиргааны алба гэж байна. Төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба гэсэн нэг ийм үндсэндээ дөрвөн чиглэлээр нэг ийм дөрвөн албанд хуваагдж байна. За энэ албанд ажиллаж байгаа ажилтнуудаа бол үндсэндээ бол төрийн улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны албан тушаалтан, төрийн тусгай албан тушаалтан, төрийн үйлчилгээний албан тушаалтан гэдэг яг ингэж ангилаад идэг. За тэгэхээр бол бидний хувьд бол сая бол хоёлаа төрийн албан хаагчийг
ажлаас чөлөөлөх, ажлаас халах маргаан гэж ярьсан. Тэгэхээр энийг ярихын тулд шүүхийн асуудлыг баг зэрэг ярих хэрэгтэй болж байгаа. Юу гэхлээр нөгөө төрийн албан тушаалтнууд чинь үндсэндээ зарим нь иргэний шүүхээр хөдөлмөрийн гэрээний маргаан болж иргэний шүүхээр маргаанаа шийдвэрлэдэг байхад нэг хэсэг нь бол захиргааны хэргийн шүүхээр энэ маргаанаа одоо шийдвэрлэдэг. Ийм хоёр төрөл байна. За тэгээ энэ дээр бол хүмүүс бас эргэлзээд идэх байхгүй. Яагаад ингэж зарим нь иргэний шүүхээр хөдөлмөрийн маргаанаа шийдвүлээд нэг нь яахлаарэ захиргааны шүүхээр шийдвүлээд идэх юм бэ гэдэг. Энийг бол одоо бас нэлээд олон хүмүүс бас ялгадаг юм байлээ. Тий. Ялангуяа энэ төр дал фааж байгаа хүмүүс ч гэсэн бас өөрсдөө бас мэдэхгүй. Би яг хаагуур нь явах юм бэ гэдэг. Тэгэхээр мэдмээр юм байна нэвтрүүлгийн маань нэг гол агуулга бол тийм ээ бас яг энэ зааг ялгаа юмнуудыг зөөр ойлголтуудыг өгөх асуудал. Зүгээр төрийн албаны тухай хууль гэдэг бас том хууль бол байгаа. Тэгээд тэн дээр бол энэ төрийн албаны тухай бол маш нарийн заалтууд. Тэгэхээр хоёулаа нэгдүгээр өнөөдөр цаг байгаа дээр нь хоёулаа ямар нөгөө төрийн албаны тухай ярих гэдэг байгаа шүү тийм ээ. Төрийн албан тушаалтныг энэ ажлаас одоо чөлөөсөн ажлаас халсантай холбоотой маргаан ярих гэдэг байгаа учраас хоёулаа энэ дээрээ хязгаарлах гэдэг. Тэгэхээр түрүү нөгөө нэг дөрвөн ангиллал хэлчихсэн. Энэ дотроосоо тэр төрийн захиргааны албан тушаалтан, төрийн тусгай албан тушаалтан гэсэн ийм хоёр албаны ажилтнуудыг бол үндсэндээ төрийн жинхэнэ албаа гэж хэлдэг. Тийм нэр томьёо сонсон байна. Төрийн жинхэнэ юу. Тэгээд төрийн албаны шалгалт өгнө, төрийн албаны тангараг өргөнө тэргээд ингээд идэг. Тэгэхээр бол төрийн үйлчилгээний албан тушаалтан гээд бас зарим нь ялгачаад тэгээд яагаад зарим нь шалгалт өгөөд, зарим нь тангараг өргөөд, зарим нь өргөхгүй байгаа бол гэсэн нэг юм байгаад байгаа шүү дээ. Тэгвэл яг саяны хэлдэг тэр төрийн жинхэнэ албан тушаалтнуудыг ажлаас чөлөөссөнтэй, ажлаас халсантай холбоотой маргаан бол үндсэндээ захиргааны шүүхийн маргаан болж хуурдаг байна. Төрийн үйлчилгээний албан тушаалтнуудыг ажлаас халсан чөлөөсөнтэй холбоотой хөдөлмөрийн маргаан нь бол иргэний шүүхийн асуудлаа шийдвэрлэдэг байна. Тэгэхээр түрүүн бол би бол бас төрийн албаагч гэдсэн. Тэгэхээр та нар бол нөгөө төрийн үйлчилгээний албан тушаалтнууд шүү дээ. Тэгэхээр та нарын хөдөлмөрийн маргаан бол үндсэндээ шүүхээр иргэний шүүхээр орох нь. Тех нь байна. Тий. Тэгэхээр энийг бол энэ зааг ялгааг нэгдүгээрт үзэгч сонсогч мэдээ. Багш цагдаа эмчнэр чинь бас тэ үг явах үстэй тий биш үгүй юу? Төрийн үйлчилгээний гэж явах уу? Тийм төрийн үйлчилгээний одоо төрийн үйлчилгээ гэдэг дотор чинь за жишээлбэл бүх төрлийн боловсролын байгууллага орж байна. За эмнэлгийн байгууллага тэр чигээрээ орж байна. Соёл, урлаг, шинжлэх ухааны байгууллагууд байна. Одоо нөгөө музейнууд, академиуд энэ тийм байна. Тий. Тэгэл энэ олон хөгжимчдийн театрууд энэ эдгээр чинь бүгдээрээ төрийн үйлчилгээний алба гэдэгт орчдөг. За энэ дээр бас дахиад нэг зүйлийг юу яах хэвээр бас тодруулж хэлэх хэвээр. Юу гэхээр бол энэ дотроос бас нэг хэсэг нь нөгөө захиргааны хэргийн шүүхээр бас хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэдэг. Сая бол нийтэд нь бол төрийн үйлчилгээний албан тушаалтнуудыг иргэний шүүхээр гэж хэлсэн шүү дээ. Гэтэл бас дахиад энэ дотроос зарим нь захиргааны шүүхээр явдаг гэж хэлчихлээ. За энэ дээр хэн ордог вэ гэхээр нөгөө төрийн үйлчилгээний байгууллагын удирдлагууд нөгөө дарга нар захирлууд одоо тухайлбал боловсролын байгууллагын хувьд гэхэд дунд сургуулийн захирал бол үндсэндээ тэр сургуулийн тухайн жилийн төсвийг ерөнхийдөө захирагч гэсэн нэр томьёот явчихдаг байхгүй. Тэр үн чинь нөгөө төсөв дээрээ гар үсэг зурдаг энэ албан тушаалтныхаа хувьд түүнийг төрийн захиргааны байгууллагаас томилж ажилуулдаг байхгүй тэр байгууллага. Төрийн үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа ч гэсэн тийм ээ. Ажиллаж байгаа ч гэсэн удирдлагын хувьд төрийн захиргааны байгууллагаас түүнийг тушаал гаргаж томилдог, чөлөөлдөг. Энэ утгаараа тэр төрийн захиргааны байгууллагаас гаргаж байгаа тэр эрхцэн актын хэмжээнд маргаан үсгэх гэдэг нь шүү дээ одоо. Тийм байна. Гэтэл багшийг ажлаас нь халж байгаа нөхцөл төр сургуулийн захирал тушаал гаргачихж байгаа байхгүй.
Тэнд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан учраас энэ маргаан бол иргэний шүүхээр явчихад тийм ээ. Тэгэхээр хэдийгээр төрийн үйлчилгээний албан тушаалтнуудын одоо хөдөлмөрийн маргаан иргэний шүүх рүү явдаг гэдэг боловч тэн дотроо тэр удирдлагын асуудал нь бол үндсэндээ захиргааны иргэний шүүх рүү явдаг юм. Тийм байна. За тэгэнгүүт одоо дараагийн нэг ойлголт руу хэдүүлээ орно. Юу гэхээр бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж бүх зүйл дээр байж идэг. Бүх маргаан хэрэг маргаан дээр байж идэг. Өөрөөр хэлбэл одоо ингээд за нэг сургуулийн захирлыг ажиллаас нь одоо халчлаа гингүүт нэг захирал чинь шүүх рүү явах нь шүү дээ. За тэгвэл эхлээд шүүх рүү явдггүй байх гэж. Дунд нэг байгууллагаар нэг шат дамжлагаар явдаг байх гэж. За тэр яваад байгаа тэр шат дамжлагыг бол үндсэндээ урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэд нэрлэдэг байхгүй. За хоёулаа зүгээр энийг юун дээр аваад үзье л да. За гэр бүл дээр аваад үзье. Эхнэр нөхөр хоёр ингээд таарамжгүй боллоо. Одоо бит хоёр ингээд гэрэлтэй цуцлуулъя гэхээр шууд шүүх рүү яваад очичдгүй шүү дээ. Эвдрүүлэн зуучлах. Яг байна. Нэг очин тийм ээ. Эвдрүүлэн зуучлаар заавал ч дайрдаг. Эвдрүүлэн зуучлал гэдэг бол энэ гэр бүлийн хэрэг маргааныг шийдэх тэр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь бол тэр эвдрүүлэн зуучлах гэдэг шүү. Тийм байна. Тэгжиж сая шүүхэд тэр гэрэл цуцлах хэмжлийг хүлээж авна. Эвдрүүлэн зуучлах ажиллагаа хийлгээг бол уучлаарай та урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэг байна гэдэг хэмжлийг хүлээж авахгүй. За шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад жишээлбэл шийдвэр гүйцэтгэгч нөгөө төлбөр төлөгчийн орон байрыг жишээлбэл хууль бусаар хураасан ч гэдэг юм уу үндслэгүүгээр одоо доогуур үнэлсэн ч гэдэг юм ингээд энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой маргаан гарангууд нөгөө нөхдүүд чинь шүүх рүү явах хэрэгтэй болдог байхгүй маргаанаа шийдвэрлэх гэж. Гэтэл бас шууд шүүх рүү очидаггүй. Шууд шүүхэд хэмжил гаргах юм бол шүүх бас хүлээж авдаг. Яг тэр бол уучлаарай та урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээг байна гэдэг байхгүй. Тэгэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь бол жишээлбэл тэр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед юу байдг вэ гэхээр ахлах шийдвэр гүйцэтгэгч ихлээр гомдлоо гаргаад хариугаа авангуудаа ерөнхий шийдвэр гүйцэтгэгчд гомдлоо гаргаад за тэгээ энэ процесс дууссаны дараа одоо шүүхэд хандна гэж байгаа. Дамжлагтай шаттай. Тийм энийг урд нэг юм хийх ажиллагаа байгаад байна шүү дээ. Энийг бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэдэг байхгүй. Тэгэхээр яг энэ бас юуны хувьд бол бас ийм асуудал байна. Төрийн жинхэнэ албан тушаалтан ажлаас өнцлөгөө одоо ингээд халагдлаа гэсэн маргаанаа шууд шүүх рүү явахгүй нэ. Заавалчгүй урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх нэ гэж ингэж ойлгож авах хэрэгтэй. Тэрэн дээр нарийн гол нь юу? За одоо тэр хийх нь вэ гэдэг нь сонирхолтой байна. Одоо тэр лөө хоёлаа дүгэл харъя. Тий. Бид хоёр бол богино цагт хөндөж байгаа сэдвийн талаар үндсэн одоо суур ойлголтуудыг өгж байгаа. Үүнээс цааш давсан асуудлуудыг бол мэрэгжлийн хуульч өмгөөлөгч нарт хандаж зөвлөгөөр тусламж авах зөвөө гэдгийг бол бас зориуд хэлхийг хүсэж байна. Тэгэхээр төрийн албаны төв байгууллага гэсэн нэг байгууллагын тухай асуудал яригддаг. Төрийн албаны төв байгууллага. За тэр нь бол бидний одоо мэдгээр нөгөө төрийн албаны зөвлөл гэдэг шүү дээ. Төрийн албаны зөвлөл сонссон багсаа тийм. Төрийн албаны зөвлөл гэдэг энэ байгууллагын чинь бол үндсэндээ хуулийн дээр төрийн албаны төв байгууллага гэж тодорхойлдог байхгүй. Өөрөөр хэлбэл төрийн албатай холбоотой тэр нөгөө сонгон шалгаруулалт, нөгөө шалгалт авах, томилох, барих, энэ чөлөөлөх энэ бүх ажиллагааг чинь одоо хариуцсан энэ байгууллага бол энэ төрийн албаны зөвлөл байхгүй. Тэгээ үнийг бол төрийн албаны төв байгууллага гэж ингэж нэрлэдэг. Тэгэхээр хэрв төрийн жинхэнэ албан тушаалтан ажлаас таалагдсан, чөлөөлөгдсөн одоо энэ хууль бус гэж үзэх юм бол төрийн албаны зөвлөлтөө гомдлоо гаргах нэ. Гэхдээ бас хугацаатай. Хоёлаа ч бас эдгээр удаа нэг хугацаа ярьж ирсэн. Тэгэхээр энэ юу бол одоо тэр өөрийг нь ажлаас халсан, ажлаас чөлөөлсөн энэ эрх зүйн бичиг баримтыг гардаж авч танилцсанаас хойш 30 хоногийн дотор юунд хандаа гэж байгаа. Төрийн албаны зөвлөлт хандаа гэж байгаа. За энэ хугацаа хитрэх юм бол мэдээж нөгөө хууль хугацаа өнгөрсөн гэдгээрээ одоо тэр гомдлыг хүлээж авахгүй байх энэ төр ийм асуудлууд бол бас үүснэ тийм. За тэгээд төрийн албаны зөвлөлд гомдол гаргангуй төрийн албаны зөвлөлн түүнийг нь хүлээж аваад бас нэг 7 хоногийн дотор юугаа шийднэ. Одоо яг маргаан үсэх үгүй юу гэдгийг
Өөрөөр хэлбэл нөгөө төрийн албаны зөвлөлт чинь өөрөө хуулиар олгогдсон бас эрх үүрэгтэй юм байгууллага шүү дээ. Тэгэхээр яг тэр ирсэн гомдол нь бол тэр хуулиар хүлээлгсэн тэр эрх үүргийнх нь хүрээнд байна уу юу гэдгийг нэгтлэх нь байна шүү дээ. За тэгээ биш бол биш гэдэг хариугааг за мөн бол одоо үндсэндээ маргаанаа үүсгэнэ гэсэн. За ингээд энэ ажиллагаа бол үндсэндээ хууль зааснаар бол 30 өдрийн дотор явагддаг. За тэгээд энэ хугацаанд дотор төрийн албаны зөвлөл яах вэ гэхээр яг тэр тухайн ажилтныг ажлаас чөлөөсөн, ажлаас халсан энэ эрх зүйн бичиг баримтыг нягтлж үзэх нь байна. Холбогдох хүмүүсээс тайлбар юм авах нь байна. За ингэж үзээд хэрэг үнэхээр юу байна? Таныг одоо ингэж чөлөөсөн, ажлаас халсан чинь зөв байна гэх юм бол нөгөө хүн чинь тэр хариугаа аваад одоо 31-ний дотор захиргааны хэргийн шүүх рүү явах нь. Батлах юм бол яг нэснэ баталдаг төрийн албаны зөвлөл түүнийг нь баталгаажуулчих. Тийм байна. За гэтэл төрийн албаны зөвлөл бас өөр шийдвэр гаргаж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр төсөв захиран зарцуулагч буюу нөгөө нэг одоо хоёулаа төрөв авсан жишээн дээр бол жишээл сургуулийн захирлын тушаал үндэслэхгүй байна. Тийм ээ. Та энэ багшийг одоо ажлаас салсан чинь бол одоо хоёулд нийцээгүй байна. Гэж үзэх юм бол тэр тушаалыг хүчингүй болгуулаад та энэ одоо багшийг ажилд нь эргүүлнэ томил гэдэг ийм үүрэг өгдөг байх гэж. А гэтэл сургуулийн захирал тэр албаны зөвлөлийн тэр шийдвэрийг зөвшөөрөхгүй гэж болно шүү дээ. Тийм. Заавалчгүй ажилтан ч хандаад байх юм байхгүй те. Тэгэхээр бол захирал бол төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг зөвшөөрөхгүй хувьд бас гомдол гарах хэрэг юм байж шүү дээ. За тэгэхээр яг зөвхөн төрийн албаны зөвлөл бол одоо хуулиараа бол нэлээд том эрх үүрэг үлээгээд автсан. Ер нь бол миний харж байгаагаар бол төрийн албаны тухай хууль бол ер нь их боломжийн хууль гарсан гэж би бол хувьдаа бол харж байгаа. За энэ дотроо бол төрийн албаны зөвлөл дээр бол хангалттай эрх мэдлийг нь бас өгчихсөн. За энэ эрх мэдлийн нэг чиглэл нь юу гэхээр одоо сайн бид өнөөдрийн ярьж байгаа энэ нөгөө төрийн албанаас халсан чөлөөсөн энэ асуудал. Энэ дээр төрийн албаны зөвлөл бол шууд чиг үүрэг өгөх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Заавалчгүй шүүх рүү явуулахгүйгээр за та юу яажээ, хууль зөрчижээ. Тийм учраас над тушаалаа өөрчил энэ багшийг жишээл ажилд нь ав гэдэг энэ чиглэлийг бол өгөх бүрэн эрхтэй. Энийг нь бол тэр сургуулийн захирал бол биелүүлэх үүрэгтэй байгаа юм. Ер нь бол. За тэгээ мэдээж амьдрал баян учраас үнийг хүлээж авахгүй тохиолдлууд бол байна. Маргаан үсгдэг гэдэг. За гэтэл зарим нөхцөлд бол бас нэг ийм тохиолдлууд гараад идэг. Шүүхээр одоо тэр ажлаас чөлөөсөн ажлаас халсан нь бол хууль бус байна гэд ажилд нь эргүүлэн тогтоочдөг. Тогтонгууд нь нөгөө үндсэн байгууллага нь нэг хэд хонуулаад дахиад халаа ичдэг. Амьдрал дээр бол одоо ийм зөндөө байна шүү дээ. За тэгэхээр яг энэ тохиолдлыг бол тэр энэ төрийн албаны хуулийн дээр бол төрийн албаны зөвлөл дээр эрх мэдлийн өгсөн байгаа байхгүй. Хэрв шүүхээр тогтоогдоод ингээд юунд нь ажилд нь эргүүлэн тогтоогоод ажилд нь оруулчаад байхад богино хугацаагаар нэгдүгээр ажиллуулсан эсвэл үндэслэгүүгээр ажлаас халсан байх юм бол тэр албан тушаалтныг өөрийг нь харин халах асуудал эрх мэдэл нь төрийн албаны зөвлөлтөнд байж байгаа байхгүй. Одоо энэ ийм нуглаа завхарлыг гаргаж штэ. Шийдвэр биелүүлсэн үү? Биелүүлсэн. Ажилд нь оруулсан. Оруулангуудаа нэг ямар зэн шалтгаан хэлээл. Тэгээ тэр нь бол одоо ингээд нэг тийм үндэслэлтэй болох гээд л. Тий, угаасаа тэр чинь тийм шүү. Анхнаасаа яагаад тэр хүнийг магадгүй ингээд ажлаас нь одоо үндэслэлгүйгээр халсан бэ гэдэг чинь бол цаана нь одоо л манайхны нэг байлаар улс төрийн одоо орчин тий. Тэгээл нөгөө манайхны нэг тийм танил талаа ах дүүгээ нутаг нугаа татдаг нэг өөрийн гэсэн нэг тийм хүрээлэл үүсгдэг тэргээрээ дамжуулаад магадгүй тэр улс олон нийтийн өмч хөрөнгнөөс завших гэдэг юм уу яах гэдэг эсвэл өөрийнхөө эрх мэдлийг урт хугацаанд хадгалах гэдэг юм уу ингээд нэг ийм атгаг ийм явцуу санаанаас үүдэлтэй юмнууд бас нэлийн байгаад байна шүү дээ. Одоо түрүүн чи нөгөө намайг сэдв хилэнгүүт баг энэ юу дүгнэт хилцсэн шүү дээ. Одоо жишээл ингээл улс төрийн сонгуул болсны дараа нэг байгууллагад нэг удирдлага томилогдож ирсний дараа бол энэ
төрийн жинхэнэ албан тушаалтныг ажлаас үнэлэхгүй халддаг энэ асуудал бол ерөөсөө хавтгаа штэ. Тийм шүү. Тэгэхээр бол тэнд чинь юу гэдгийг за би нэг 4 жил энэ байгууллагыг толгойлно гэдээ иргэдсэн. Тэгэнгүүтэр нэг нэгтлэнгч байдаг юм уу? Халаад тэр нэгтлэн би өөрийнхөө хүнд тавьчих гэж. Зорилго нь бол тодорхой шүү дээ. Тэр чинь угаасаа тэр нэг төсвийн мөнгийг л нэг хууль бусаар зарцуулахад өөрийн гэсэн хүмүүсийн хүрээлэл дотор байж байгаа л тэр хууль бус ажиллагаагаа хийх гэдэг нь шүү дээ. Гэтэл хөндлөнгөөс нэг шудраг төрийн албан хаагч байх юм бол та ингэж болно болохгүй гэд тэр нөгөө хууль бус юм хийлэхгүй шүү дээ. Гацаагаад ах юм бол. Үгүй шүү дээ тий. Төвхтэй шүү дээ. Хин ч гэсэн тэгэл одоо гутлан дотор нэг чулуу орцсон байхад л өдржингөө тэр чулуутайгаа л яваад байдаг хүн байхгүй шүү дээ. Эхний боломжоор л авч хайдаг шүү дээ. Тэгэхээр чи нөгөө нэг төрийн шудраг албан тушаалтан чинь магадгүй тэр хууль бус үйл ажиллагаанд нь яг тэр гутланд орцсон чулуу мэт саад болоод байгаа учраас түүнийг ямар нэгэн юугаар одоо шалтгаан гаргаж байгаа л ажлаас нь алдчихж байна л да. Тэгээ нөгөөх чинь мэдээж 3 төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад тэнд асуудал шийдэгдээд 3 шатны шүүхээр яваад ингэж идэл одоо яадгийн нэг жил тойрот ч юм уу буцаад ажилдаа эргүүлээд тогтоогдоод ороод ирэх үед нь нэг 7 хоног ч юм уу 3 хонуулаад буцаага алаа ичиж байгаа байхгүй. Энэ чинь тэгэхээр үндсэндээ тэр хүнийг авахгүй гэдэг нь шүү дээ. Тийм байна. Тэр нөгөө өөрийнхөө тэр хууль бус үйл ажиллагааг ямар ч байсан хийх гээд улаарай таа. Тэгээ ийм нөхцөлд бол төрийн албаны зөвлөлд ирэх нь байна. Одоо тэгээд энэний чинь цаад санаа юу гэдэг тайлбарлах юм. Одоо хууль бус байна гэж харна шүү дээ тэр удирдлагыг. Тийм учраас төрийн албаны зөвлөлийн нэг ирэх мэдл бол яг ингээд байгаа удирдлагыг бол харин өөрийг нь ажлаас чөлөөлөх. Тэр шууд ирэх нь бол төрийн албаны зөвлөлд байна тийм ээ. За нэг ийм юм байна. За юуны хувьд бол энэ маань өөрөө төрийн алба бол уул нь яг юм мэрэгсэн алба байхгүй юу? Уул нь бол. За өнөөдөр тэр хэдэн улс төрийн сонгуул болсон бай, яасан бай төрийн алба бол яг л ямар ч гацгаагүй, саадгүй хэвээ ажиллаж байгаа хэрэгтэй. Тэнд тэгээ яг тэр яагаад бүр төрийн жинхэнэ албан тушаалтан гэж бүр нэрлээд байна. Тэнд чи яг мэрэгсэн хүмүүс тэр төрийн төлөө зүтгэж ш. Төр гэдэг чинь нийт олон түмэнд үйлчилж байгаа энэ үйлчлэгээний байгууллага ш. Тэгэхээр энийг бол яг ийм байх төвшөнд нь байлгах гол төшиг тулгуур нь бол үндсэндээ тэр төрийн жинхэнэ албан тушаалтнууд чинь байхгүй юу. Гэтэл тэднийг ийм халаа солио хийж эднэрийг ингэж юу яадаг одоо тогтургүй болгодог нь эргээ цаагаараа муу нөлөөний үгээр энэ төрийг чадваргүй болгох асуудал. Нөгөө талаасаа төрд итгэх олон түмний итгэлийг алдагдуулах тийм энэ айгүй муу өр нөлөөтэй байхгүй юу. Хүн харахад бол зүгээр нэг дарга ирээд нэг хүнийг ажлаас халсан гээд нэг тэр хоёр хүний хоорондох маргаан мэтэр л хүн хүлээж аваад байгаа болохоос ш. Нариндаа бол эн чинь төрийг хүчгүүдүүлж байгаа, төрийг муухан харагдуулж байгаа л үйл ажиллагаа ш. Тэгээ хамгийн инээдэмтэй нь явсаар хагаад 3 шатны шүүхийн ард дээр бол таны тушаалт чинь хууль бус байна гэд ажилд нэрвүүлээд тогтоочих жоохгүй. Тэгээ энэ хооронд мэдээж хэнийг авч ижлуулах юм. Мэдлэг чадвар муутай өөртөө нь хувилддаг нэг ийм л таарах нөхрийг л авчиж тавих гэдэг нь шүү дээ. Тэгээд тэр нөхөр төрийн төлөө яг ажиллах уу? Тийм ээ. Энэ хооронд хэний эрх ашиг хохирох юм. Чин олон түмний бид бүхний эрх ашиг хохирч байна. Энэ утгаараа бол төрийн албаар бол бид нар бол хамаагүй оролдож бол болохгүй байхгүй юу? Тийм учраас одоо ялангуяа манай энэ би сая юу яллаа л да нэг 2-7 хоног хэртээ Чингэлтэй дүүргийн бүх сургуулиудаар явж нөгөө хүүхдүүдэд гэр бүлийн нөгөө хүчирхийлэл сургууль орчны дээрлэлтийн тухай одоо юм хичээл орлоо л да. Тэгэхэд тэрний завсраар надтай аягүй олон багш нар ирж уулзлаа шүү дээ. Танаас нэг зөвлөгөө авъя гэдэг. Тэг ямар асуудал вэ? Ерөөсөө яг саяны бит хоёрын хүнддэг асуудал. Нэг намчин нөхөр өрөөд ирдэг юм байна. Хаанаас ч нэг нөхөр ингээл намын шугамар томилогдол ороод ирдэг. Тэгээ ирэнгүүтээ яг нэг өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг бий болгодог. Тэгээ болгодог технологи нь чинь шууд ингээ хүнийг жишээлбэл халаа ичдэг юм байна. Ингээд байд суух аргагүй болгодог. Зөвхөн тэр хүний ажлын ачааллыг нэмдэгч байдаг юм уу? Сайн дураараа гартална.
Тэр хүнийг бүр ингээд ажлын ачааллаа дийлэхгүй болоо за би ер нь болийг хэтлэн ажиллаар шахдаг, уртсгасан цагаар ажилуулдаг, зориудаар худлаа цуу яриа гаргаж тэр хүний нэр хүндийг нь гутаанд оромжилдаг тийм ээ. Ингээд элдвийн балиар арганууд хэрэгэлдэг юм байна шүү дээ. Тэгээд тэр нөхдөө чи яадгүй гэхээр яг тэр сургууль дотор ирэнгүүтээ бас ингээд багш ажилчдтайгаа ч юм уу ингээд уулзсангуудаа за нэг хэнийг гар хөл болгоод ашиглахыг олцлоод авчдаг юм шиг байгаа юм. Угаасаа ч бас нэг газар бас нэг бэлтдэг нөхдүүд л байдаг шүү дээ. Тэд нар нь аясаараа анзаардаг юм шиг байгаа. Тэгэхээр тэр хүмүүсээ өөрийнхөө талд татаж авч жагаад ингээд өөрийн тойрон хүрээллийг үүсгээд тэгээд нөгөө шударгаар ажиллаж байгаа багш нарыг шахдаг. За тэгээд тэрнээс болоод айгүй олон багш ингээд өөрөөсөө сайн дураараа хүсэлтэй өгöd гараа авчдаг. Тэгэхээр өнөөдөр бол зүгээр энэ төрийн алба бол өнөөдөр тогтвортой байх ёстой. Тийм. Тэгэхээр яг зүгээр бит хоёрын нэвтрүүлэг бол ямар ч улс төрийн айсууд байхгүй л да. Тэгээ яг нөгөө төрийн албатай холбоотой юм ярихлаар чи өнөөдөр манай энэ төрийн алба чинь угаасаа өөрөө ингээд бас яг ном ёсороо байхгүй учраас өссөн үсээгүй нэр ингэж яхан галтарч ороод нь шүү дээ. Тэгээд тэр тусмаа энэ ажлаас өнцлөхөө халж байгаа чөлөөлж байгаа асуудал чинь цааталт нь дандаа нэг тийм хууль бус амин хувийн ашиг хичээсэн хэсэг бүлэг одоо хүмүүсийн одоо хор уршгаар үүсээд байгаа учраас үнийг бит хоёрын дээр одоо үндэслэл хэсэг болгож ярихаас өөрөөр халах. Тийм. Яг энэ сэдвийг хөндөж байгаа учраас ярихаас ороо. Тэгээд нийгэмд тэртээ тэргүй одоо бит хоёрын ярьсан яриаггүй бүхэл хүмүүст одоо мэддэг л бас энэ тэндээс сонсцсон юм нэмэр одоо байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр хоёулаа бол өнөөдрийн үед бол зөвхөн төрийн албаны одоо жинхэнэ албан тушаалтнуудын ажлаас халагдах чөлөөлөгдөх энэ асуудлын хувьд хоёулаа ийм харьцангуй явцсан хүрээнд ярьлаа. Мэдээж нэвтрүүлэг маань нэлээд урт хугацаанд үргэлжлэх учраас нэгэн дугаарыг биевүүл яг зүгээр энэ хөдөлмөрийн маргаан. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн маргаан гэдэг сэдвээр ер нь ярьж ажлаас үндэслэгүй халагдсан хүмүүс ер нь яг яах ёстой вэ гэдэг дээр бас нэг нэвтрүүлгийнхаа дугаарыг зориулна гэсэн бодолтой байгаа. Тэр үеэр бас сонсогч үзэгчид маань илүү өргөн хүрээнд бас ойлголт авах. Тий, сая яригдаагүй сэдвүүдийг одоо хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа хүмүүс ажлаас үндэслэхгүй халагдвал яах вэ гэдэг сэдвийг сая бол төрийн жинхэнэ албан тушаалтнуудын ажлаас халагдсан чөлөөлөгдсөн асуудлын хүрээнд хоёлаа товчхон ярьлаа шүү дээ. Тий. Тэгээ ер нь бол яг манай нэвтрүүлгийг байнга үздэг хүмүүс бол мэдж байгаа. Юу гэхээр бол бит хоёр бол богино цагт хөндөж байгаа сэдвийн талаар үндсэн одоо суур ойлголтуудыг өгж байгаа юм аа. Тийм ээ. Энийг ингээд цааш нь задлаад ярих юм бол нэвтрүүлгийн цагч их орно. Хүмүүс ингээд зайнаас энийг бас сонсож байгаа учраас зөв буруу ойлгоод авчих нэг юм бас эрсдэл байгаа учраас ийм суур ойлголт өгж байна. За үүнээс цааш давсан асуудлуудыг бол мэрэгжлийн хуульч өмгөөлөгч нарт хандаж зөвлөгөө тусламж авах зөвөө гэдгийг бол бас зориуд хэлхийг хүсэж байна. Мэдээллүүдийг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэх зорилготой нэвтрүүлэг байгаа. За ингээд өнөөдрийн мэдмэр юм байна нэвтрүүлгийн маань дугаар өндөрлөж байна. Өнөөдрийн одоо эфирт маань Улаанбаатар Эрдэмийн их сургуулийн хуулийн багш Алтан гэрэл ах маань одоо хурж ирж тодорхой сэдвийн дагуу суур ойлголтыг бас өглөө. Тэгээд хамтдаа байсан үзэгч сонсогч та бүхэнд маш их баярлалаа. Ирэх дугаар хүртэл түр баяртай. За түр баяртай.